Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Харт тамхитай тэмцэх газраас бэлтгээ явуулж байгаа кейс подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн дугаарт зочин хөтлөгчөөр комедиан Содо. Гайлийн ерөнхий газрын харт тамхи мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Ган Зориг. За, харт тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлцээ ахлах мэрэгчлэлтэн даваа самбуунаар хүрэлцэн ирсэн байна. Урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. Манай подкаст бол нэрнээс маань анзаарч авах тийм кейс гэдэг нэртэй байгаа. Подкаст болгон дээрээ бид нэр энэ мансууруулах хүндэтгэх нөлөөт байцтай холбоотой гэмтэрэг зөрчил шүүхээр шийдвэрлэгдсэн гэмтэргийг кейсүүдийг ярьдаг байгаа. Тэгээ хоорондоо ярилцсанаа гэсэн үг. Тэгээ өнөөдрийнхөө подкаст юг кейсийг би уншиж өгье таад. Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсын иргэн өөрийн найздаа хүүхэдтэй болсонд нь баяр хүргэж хүүхдийн хувцс болон тоглоомыг карго үйлчилгээ ашиглан явуулсан байдаг. Энэ найзаасаа бэлэг хүлээж авснаа хэлээд найз руугаа залгасан чинь тухайн найз нь болохоор найзаа надад ингээд нэг жоохон асуудал байгаамаа. Наад хүүхдийн тоглоомын дотор ч мөс гэдэг нэршилтэй зүйл байгаа. Гэ найздаа санал тавьсан байгаа. Хүлээж авсан найз нь гайхсан мөртлөө цагдаагийн байгууллагт мэдэгдэхгүй найздаа итгээд нөгөөх нь хуваагаа бэлтгэж явах үед нь харт тамхитай тэмцэх газрын албаагч нар нь илрүүлсэн. Ингээд тухайн этгээд маань эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-гийн 2-оор 22 жилийн хорих ял. За нөгөө Туркээс ирүүлсэн нөхөр маань болохоор олон улсын хэмжээнд дэрэн сурвалжлагдаж байгаад Монгол улсад шилжүүлээ авчираад одоо 12 жилийн хорих ял эдэлж байгаа. Ийм кейс байна. Товчхон ярихад. Тэгэхээр энэ зүйлийн талаар ер нь та нар маань юу гэж бодож байна? Тэгээд одоо хүүхдтэй байсан бидтэй болно. Шинэ ээж болсонд нь баяр хүргэсэн гэх. Болсонд нь баяр хүргэж байгаа байхгүй тий. Тэгээд болсонд нь баяр хүргээд илгээмж явуулсан байгаа байхгүй. Тэгсэн чинь илгээмжийн дотор нь болохоор юу байсан? Тоглоомын дотор нь болохоор юу нууцсан? Бодис нууцсан. Бодлоор одоо нэг мэдсэн биш үү ч юм уу те. Нэг амар оцсныхан дараа наа чин тийм байгаа шүү. Хувааж янзлал нэтэр гэдэг. Тэрнийг нь хувааж л байсан гэж. Энэ бол миний бодлоор анханасаа л зохион байгуулалттай хоёулаа одоо байсан юм шиг л сонсогдож. Гэтэ одоо мэдгүй хүний амьдрал тухайд юу болсон зүгээр нэг өгүүлбэрээс өгнөхгүй бах те. Гэтэ миний бодлоор холбоотой л юм шиг санагдаад байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь манай гайлийн байгууллагаас хэн ер нь илрүүлдэг юм бэ? Ийм кейсүүд бол маш олон байгаа бах те. Та ингээ товчхон хэлээд өгвөл. Ер нь яг одоо харт тамхи мансууруулах бодисыг улсын илэр хууль бусаар нэвтрүүлэх одоо энэ зам сувг нь бол үе үеэр өөр байгаа. Жилээр янз янз. Эхэндээ одоо Монгол улс руу хууль бусаар нэвтрүүлэхдээ одоо өөрөө гадаад улсаас эрэхтэй авчирдаг байсан те. Сүүлийн үед тэгээд шууд илгэм хэмжээ карго илгэм хэмжээг ашиглаж нэвтрүүлдэг. Болоод өөрийнхөө нэр дээр авдаг гэсэн сүүл одоо бас сүүлийн жилүүдэд бусдын бичиг баримт мэдээллийг ашиглаж авч байна. Шууд илгэм хэмжээр карго илгэм хэмжээр яг хөө тандагч бай тандгууч хүмүүс бай одоо итгэл идэх замаар ямар нэг илгэм явуулцдаг. Энийг аваад хин нэгэнд өгөөтгөөч гэдэг явуулж байна. Дайвар хичээ өгөө явуулж байна. Гаднаас огт танихгүй юм те. Нис хонгоцны гадны нис хонгоцны бодол дээр одоо нисгээ зогсож байхад ингээд нөгөө Монгол хүний итгэмд тусрахуу занг ашиглаад зарим тохиолдолд бол одоо нөгөө мөнгөн одоо тодорхой урамшуул те. Таныг аваа авчиж нэг $20 $30 өгье гэдэг ч юм уу тийм байдлаар нөгөө холоос ирж байгаа хүмүүс бас нэг замхан зардал ч юм уу тодорхой юмдээ нэмэрлэлчий гэж одоо авчдаг тохиолдлууд байна. Эсвэл ингээд хүн туслах гээд ингээд дайвар ачаа аваад тэндээс нь илэрж байгаа тохиолдлууд байна. Одоо энэ саний тохиолдол ч гэсэн одоо ингээд шууд илгээмжээр каргогоор ч юм уу тийм явуулаад авсан тохиолдол. Ер нь ингээд сүүлийн нөхцөлөдүүд харахад дандаа иймэрхүү тохиолдлууд маш их байгаа. Одоо сая Содо манаас хэлж байна. Мэдчихсэн юм шүү гэдэг. Яг энэ хүн мэдчихсэн ч гэж магадгүй тийм. Тэгээ яг хуулийн байгууллагт өгж байгаа мэдүүлэг тайлбараа бас арай өөрөөр өгч байгаа хүмүүс гарахгүй. Бас мэдхгүйгээр ашиглагдаж байгаа ч хүмүүс баг. Бусдад ингээд бичиг баримтаа ашиглуулцдаг. Өөрөө ч мэдэхгүй байж байгаад бас өөр дээр нь шууд илгээмж ирж байгаа тохиолдол байна. Санаатай болон санаандгүй байдлаар гэсэн үг шүү дээ. Тэгээ ямар ч тохиолдол ямар ч гайлын шууд илгээмж зорчиж өгөөрэй. Тодорхой хэмжээний гайлын байгууллага төр хэн шалгалтаар хорт илэргээд. Тэгээ цагтаа болон бусад хуулийн хэлтийн байгууллага ингээд шилжигдээд ингээд илэрч байгаа тохиолдол. Зарим хүмүүс бол яг хоо ингээд аваа гараа авчихаараа мэдсэнгүү тэгээ юу ч болсонгүй гэж боддог. Яг үндэ тэр хуулийн хэлтийн байгууллага маань цагтаа бол хяналт тавиад л байж байгаа. Ямар үйлдэл хийх нүг гэдэг. Тийм биш саний одоо кейсэн дээр харахад бол гайлаар бол нэвтэрчхий өдөр нэвтэрсэн. Гэхдээ нөгөө нэг зүгээр явуулах биш одоо араас нь
тандсан байдалтай ч юм те. Одоо яах нь вэ гэж харж исэн баг. Тийм. Мэдээж ойлгох нь зүг. Хуулийн Яг хувааж ахт нь одоо яг тэгэхгүй бол Үйлдэл дээр нь яг үйлдэл дээр нь одоо барихыг хүлээж исэн гэх. Тийм мэдээж нөгөө бүгд хууль сахиулах байгууллагуудад цагдаа тагнуул гайлын байгуул ингээд хамтын ажиллагаа байнга хэрэгжүүлэл явж байгаа. Тэгээд эн чинь заавал гайл дээр заслан зогсоод халбгүй бас энэ хүн эзэн холбогдож буй энэ хүлээ авахт нь авч байгаа үедээс бас ингээд саатуулагдах те цагдаагийн байгууллага саатуулах юм байдаг. Тэг яг манай сүүлийн нөхцөл байдал юусэн энэ шуудын илгээмж те дайвар ачаа гэх юм тэгээ бичиг загтал гэдэг иймэрхүү юмнуудаар бусдыг харанхуугаар ашиглагч тохиолдлууд байна. Санаатай иймэрхүү үйлдэлүүд ч бас байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө иргэд одоо энэ иргэд маань өөрсдөө бас нэг жоохон тийм нөгөө тийм сонор сэрэмжтэй те бас нягуур байхгүй бол хөнгөн байдлаар хандаж юусэн болох байц. Гадаадас зочиод ирэхдээ хүн тэтгээ дайвар ачаа аваад те тэрнээс болоод маш олон гэмтэрхт холбогдож байгаа. Тэгээ өөрөө хуулийнх нь юм маань өөрөө Монгол улсын хэлээр нэвтрүүлж байгаа. Тэгэд маань өөрөө хуулийн хариуцлага хүлээдэг учраас тэгээд одоо мдээгүй байсан те мэдэхгүй байсан гэдэг тийм үндэслэл бол хуулийн хариуцлага хүлээхээс одоо чөлөөлөгдөх үндэслэл болдгоо. Мэдэхгүй одоо мдээгүй байлаа гэд одоо ороцсон л бол мдээгүй байлаа гэд одоо болторно гэсэн юм бол байхгүй юм биш ч. За одоо за үнэхээр тэр цаатлынх нь өгж аваас үн бай. За би наа хүн чи ямар ч хамаагүй минь бүхэн миний буруу нөгөөтгөн ч гэсэн тэр энэ хүлээд байгаас тэ би ямар ч буруу гэсэн байгаас тэ гэдээсэн ч одоо хууль зөрчсөн байх шүү дээ. Тэр хүн хэлээр одоо барьж орж ирсэн л байвал мэдсэн мэдээгүй хамаагүй. Манай үзэгчид бас бид нар энэ хороод муу санаатай л жоохон юу гэх юм 50% нь тагтаа 50% хэрэг явах хэрэгтэй гэж би бодлоо. Тэгээд дээрэс нь шууд илгээмжийн асуудал төр бусад бичиг баримтаа ашиглуулдаг асуудал. Тийм. Яг бүгд тийм биш ч гэсэн зарим ингээд кейс тохиолдлуудыг ингээд харж байхад өөрөө мэдээлэл одоо энэ иргэний үнэлгэн дээр байгаа хүний регистрийн дугаар тий төрсэн он сар гэрийн хаяг идэрч юм бол хүний эмзэг мэдээлэлтэй ордог тий хувийн нууц. Даанч тэрийг иргэд маань хайхрамжгүй хандаад босдод итгэдэг ч юм уу ашиглуулцдаг. Тэгээд тэрийг ашиглаад одоо хууль бос үйлдэлт ингээд ашиглаад байгаа тохиолдлууд ингээд харагдаад байна. Бас тэр шуудын илгээмж дээр ч гэсэн бусдад бичиг баримт хувийн мэдээлэл битээ ашиглуулдаг. Манайхан ч бас ингээд найз нэг ээж рүүгөө ч юм уу эгч рүүгөө юм явуулсан чиний нэр дээр очиж тусч аваад ингээд авчиад өгчөөч гэдэг ч тохиолдол байна. Бүр өгт өөрөө мэдэхгүй байж байгаад өөрийнх нь нэр дээр шууд илгээмж ирдэг те. Мэдээгүй явжсэн чинь энийг юм ирсэн бэ нэрээд аваач. Хэн явуулчаа? Юу явуулчих вэ гэд. За жоох өлөө юм болоо яваад очиход юм те. Тохиолдох юм бол ингээд сониуцсан онцлог юу ирсэн яах ингэж авахсаа илүү төрүүлээд цагдаагийн байгууллагт мэдээлээд надад ингээд алтан голдмаа явуулсан юм шиг үстэй те. Зоолоо тэрнийг кармалчвал те гэж одоо л нэг нөхөр яваачих магадгүй шүү дээ. Тэгэхээр нэг удаагийн хүний нэг хайхрамжгүй үйлдэлээсээ болоод насан турш цаашдаа бүр ял авна шүү дээ те. Ингээд нөгөө хүн дайс ачиг цүнхэндээ игээд л ус хэлээр ороод ирж чинь нэвтрүүлчихэж байгаа учраас хичнээн хүний дайс ачаа байлаа гэд хуулийн хариуцлагаас мултрах хүнсэл байхгүй. Дээрээс нь бас нэг сануулгах юм гадаад улс очиод ирж байхдаа олон улсын сонгоцны буудлын дээр бас иргэд маань гадны иргэдийг харж байхад хизээч хүнд ачаагаа дайтгах үүтэй. Тэ? Манайхан болонгууд харж байгаараа гэж яваад. Нэгэндээ амар найддаг Монгол хүн баахан гадаад хүмүүс явж байгаа нэг Монгол гараад ирэхээр гой санагддаг юм шиг байгаа. Хөөс сайн уу? Минь энийг харж яйлаа 0 орчод. Эд чи амар тий чи ямар ч хүн юм бэлээ. Пирамид дээр байгаа хүнд тэр доор ямар зовлон амсчаад тэдэрт ямар ч асуудалгүй хамааралгүй болчиход байгаа. Энэ кейснээс бол тэр за үнэхээр тэр найз нь мдэггүй байсан бол тэр Туркээс явж байгаа найз бол тэр дөнгөж болсон найзыгаа бодохгүй байгаа үст. Ерөөсө тоохгүй байгаа үст. Энэ явна уу арин уу хамаагүй надад бол гэд явуулж байгаа. Тэгэхээр энэ амар юм хэцүү санагдаад идэг гэх юм уу? Энэ зүгээр нэг 5 цаасны төлөө болчиход байгаа байхгүй тэр пирамидын дээр байгаа нөхөр. Тэгээ доошоогоо энэ явах тусам айхтар болж чинь. Тэтэйга нөө хайрлах сэтгэлгүй байна гэж штэ тэр Туркид байгаа найз. Яг энэ мансууруулахын цэцэгс нөлөөт бодис хэрэгэлдэг хүмүүс, хэрэглэгч хүмүүс эсвэл бол зарж борлуулдаг хүмүүсийн сэтгэл зүйн ерөөсөө гэр бүл, хайртай хүмүүс, аав, ээж хинэн ч байсан ажил, карьер бүх зүйл нь зүгээр тэр хүний хувьд ирээсдэх асуудал болчихдог байхгүй юу? Хэрэглээл аваа гайгүй сэргэнгүүтээ за яаж дахиад дараагийнхаа нэг олж хэрэглэх вэ гэж боддог юм байна лээ. Сая нөгөө кейс дээр бас нэмээд хэлэхэд юм байгаа л да. За яг хуу энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бас яг гараад ирэхээр тий нэвтрүүлгээ үзээд ирэхээр бас янз янзаар шүүмжлэх хүмүүс байгаа. Шуналтаа авчлаа да гихч хүн би
үнэхээр ста хайрын юмаа гихч хүн бий те. Харах хүний үнцэг өөрөөр байгаа. За тэгэхээр мэрэгжлийн хүмүүс бол одоо юу гэдгийг энэ хэрэг маань одоо мэдээж мөрдөн шалах ажиллагаагаар тогтоогдоод миний хувьд одоо харахад бол хоригдсан мансууруулах юм сэтгэл нөлөөтгөөс тэдгэрт айдлах зүйлийг одоо тий худалдаалах зорилгоор гэдгээр зүйлчлэн санагдаад байгаа байхгүй 2 жилээс 8 жилийн хүртэлх хугацаа. За ингээд хэрэг маань мэдээж шүүгтэр очиод хамгийн одоо ялын бага хэмжээгээр оногдуулсан харагдж байна л да. Надад бол 2 жилийн хугацаа гэхээр. За тэгээд хүмүүсийн харах өнцг нэг өөр байна. За мөн одоо магадгүй энэ хүн өөрөө бас тухайн зүйлийг хэрэг мэдсэн бол тий мэдсэн даруйда хуулийн одоо бас мэдэх хэрэг нь байгаа. Нээлттэй ил хуулиуд байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-гийн тайлбар хэсгээр нь мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис мөн түүнтэй адилдах зүйлийг одоо хэрэг бүртгэлд мөрдөн шалах ажиллагаа явуулахаас өмнө сайн дураараа та хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага чөлөөлөгдөнө гэсэн заалт байна. Энийг мэдэхгүй байна. За магадгүй энийг нөгөө мөрдөн шалах ажиллагаа явагдсны дараа сайн дураа гаргаад өгөх юм бол хариуцлага чөлөөлөхгүй маа гэдгийг бас ойлгох хэрэгтэй байгаа маа. Тэгэхээр энэ зүйл маань түрүү манай Сувтан чимгийн хэлдгээр хэлж байгаа нэг нэгэ хайрлахгүй болж ийн өрөвдөх нинжин сэтгэлгүй болж ийн гэдэг. Арх уугаад арх уусны дараа хүнд шаардлага гэж юм өгдөг тийм ямарваа нэгэн байдлаар урд тутам хэтрүүлээ хэрэгэлсэн ч гэдэг юм уу. За мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хэрэглэсний одоо дараа нь гэсэн хугацааны дараа шаардлага гэж зүйл явагддаг. Энэ шаардлага гэдэг зүйл маань маш их одоо өвдөлтийг мэдрүүлж яадаг. Одоо амьд хүний шилбэний ясыг хөрөөдөж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авдаг гэж байгаа. Тэгэхээр тэр өвдөлтийг нөгөө талаасаа мэдрэхгүй тул дахин хэрэглээд байгаа юм аа. Энэ хүмүүс. Тэгэхээр Монгол улсын хувьд одоо юу гэдгийг нөхөн сэргээх төв яг одоогоор үйл ажиллагаа яг байхгүй байна те дутмаг байна. Нөгөө энэ иргэдээ бас зарим одоо өндөр хөгжилтэй одоо Японы оронд ч гэдэг юм уу энийг өвчин мэтэр хүлээж авчих энэ зүйлийг хэрэгэлдэг хүмүүсүүд. Ялынхын бодлого нь хүртэл одоо бас тухайн хүнийг 5 жил хүртэл хугацаа хорих байлаа гэж бодоход та 3 жилийн хугацаанд албадан одоо эмчилгээнд явах уу? Сайн дураараа албадан болов сайн дураараа гэдэг эмчилгээ байх. Сайн дураараа явсан тохиолдолд та 3 жил эмчилгээд энэ эмнэлгээс гарах уу гэдэг юм заалт баг. Тэгэхээр мэдээж хүн эрх зүйн байдлаа дордуулахгүй тулд 3 жилийн хугацаанд албадан эмчилгээнд хамрагдаад эрүүл болохыг хүсэж байгаа. Монгол улсын хувьд болохоор энэ зүйлийг нөгөө хорих эсвэл одоо юу гэдгийг нийтэд юу зорчигын хязгаарлах ялаар оногдуулж байгаа. Ийм ялын бодлоготой. Тэгэхээр улс орны хувьд энэ ялын бодлогыг өндөр одоо болгоод байхаараа тухайн одоо яг хүмүүс маань энэ зүйлээс гарж ийн үү, татгалзаж ийн үү гэдэг манаас өрөөсгөл болоход байна. Өндөр одоо хуйлтаа байгаа мөртөд бүгд дарамт хятад ард улсын хувьд одоо 50 г мөс ч гэдэг юм уу, героин ч гэдэг юм уу тий авч авчихад 500 г героин авч авсан тохиолдолд цаазаар явах ялын бодлоготой. Хууль нь бол цаазаар явах ялын бодлоготой. Тэгтэл хятад улсад 1.5 сая хэрэглэгч байдаг гэсэн судалгаа. Монгол улсын хувьд одоо мэдээж энэ маань ялын бодлогыг иргэд маань одоо ялын бодлогыг чангарснараа энэ зүйлээс хүмүүс татгалзах юм аа гэдэг. Ийм бас ойлголт байгаа гэдэг. Тийм яг манай энэ хууль хяналтын байгууллага одоо чинь цагдаа таниулын байгууллагын харж гол хэрэглэгчтэй нэг тэмцэж байгаа асуудал бол байхгүй шүү дээ тий. Гол зорилго нь бол энэ хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаа этгээд тээвэрлж байгаа этгээд худалдан борлуулж байгаа хадгалж байгаа тий түүж боловсруулж байгаа энэ хүмүүстэй л тэмцэж байгаа асуудал. Бид нар чинь нөө хэрэглэгчдийг бэлдээ тий. Тэрнээс биш нэг хэрэглэгчтэй тэмцэх гэхээс илүү гол юм маань л одоо энэ зохион байгуулад байгаа. Бусдыг уруу татаад энэ мансуурах юмд оруулж байгаа тий. Хэрэглээгээр хангаад байгаа энэ хүмүүстэй л тэмцэх юу барьж байгаа. Тэгэхээр нөгөө ялын бодлого маань төлхөө бас тэр хүмүүс дээрээ илүү яригдах байх болов уу гэж бодож байна тий. Юу штэ тэр нэг хэрэг байхгүй юу тэгэл одоо байхгүй л бидтэй тий. Чи байгаа болохоор ч нэг ингэдэг. Тэгэхээр яг зөвлөдөө тэр хэрэглэгчдэд очихоос өмнө тасна гэж. Одоо хөрөгчөнд би ч кола авал хөрөгчөндөө тавьчихдаг байсан. Хөрөгчөнд колагүй болохоор тэгээд босаал уучихлахгүй тий. Тэгээ байгаа тахаар чи хүн чинь тэр нөгөө нэг юмдаа орцсон тэгэл ингээл ус байсаар байтал хөрөгч рүүгээ нэг 2 литрийн кола авч тавиалтай ингээл. Тэгээ яг ер нь ингээд энэ харахад нөгөө цагдаа тагнуул гайлын байгууллага одоо бас ямархуу чиглэлээр хамтарч ажиллаж байгаа хэрэг хил дээр бас тасан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа. Одоо зүгээр нэг юм хэмжээтэй бодис үлээ шүү дээ. Тэрийг хилээр оруулж ирэхэд нь таслан зогсоочвол яг нэг хэрэг шиг харагдаж байгаа. Гудамжинд гараад ирэхээр чинь 10 20 хит ч задрахыг мэдэхгүй. Тэгээд тэр чинь бузаар нь борлон тээвэрлэнэ гэдэг нөхцөл нь илүү болоод ирэхээр эн чинь тэгэхээр яг нөгөө хязгааргүй тийм
хэрэглээтэй зүйлийг хязгаарлагдмал хүний нөөцөөр хийнэгд бол маш хэцүү. Тийм учраас аль болох нэг хил дээр бүүгэнд хараагүй, бутраагүй байгаа яг хэлбэрээр одоо тий ор байхад нь одоо тассан зогсоох нь илүү оновчтой байгаа учраас энэ чиглэлээр бас одоо дөрвтэй хамтарсан ажиллагаанууд бол хийгээл явж байгаа. Тэнгүүд одоо за би яг одоо энэ хуульчныхаа байгууллагуудаас одоо яг иргэнийхээ одоо бодож явдаг юмнуудыг асууя те. За гайлын хувьд гэх юм бол ингэж байгаа шүү дээ одоо Монголд байгаа гэдэг байгаа. Тэгээд тэд нар гайлаар тэгвэл яаж орж ирсэн байх вэ те. За 10-аас манайхан 9-ийг нийлрүүлээд нэгэн зүгээр гарцсан гэсэн тэр үг юм уу? А тэгэхгүй бол одоос ингэж хэлэх нь зөв буруу бас бай мэдгүй. Манайхан комент шүү. Тэ. Би биш шүү. Нэг хэд хэдэн тийм комент уншлаа гэдэг шиг те. Нөгөө гайлынхан маань өөрсдөө холбоотой, цагдаа нар өөрсдөө холбоотой энэ төр гэл ингээл шөмжилдэг шүү дээ. Одоо нэгдүгээр тийм чинь одоо 2 хүн захтаар 8 ээж байгаа юм шиг юм тэнд болохгүй шүү дээ. Төрийн хэн шалгалт хийгдэж чинь хууль хүчний байгууллага хууль одоо хууль сахиулах байгууллагууд хамтарч байж байна. Бидний ажиллаж байгаа орчин нэгт бүгд камертай, хяналтын камертай. Үзлэг хийж байгаа давцсан маань ч гэсэн хяналтын камер бүх юм. Дээрээс нь албаагч нар энгийн камер ашиглана. Тэгээд тэр тухайн бодис хэрвээ илэрх юм бол илэрж байгаа хүн маань өөрөө хамт байж байгаа. Дээрээс нь хөндлөнгийн гэрч хуулийн дагуу байлцуулна. Одоо хөндлөнгөө 2 гэрч ирээд ямар хэмжээтэй юу байж байна. Дээрээс нь тэгээд тэрч бүх камерын бичлэг дээр бичигдээд үзлэгийн тэмдэглэл протокол ном журмаар нь хийгдээд дараагийн байгууллага одоо цагдаа тагнуулынхаа байгууллагаас шилжүүлэх процесс хийгдэж байгаа. Прокурорын хяналтанд ор. Тэнгүүд яг нөгөө ямар альва ажил юм хийгдэж чинь тодорхой хэмжээний хардталтууд байлгүй гаргаалгах шиг байна л дээрээс яг тэр чи юу гэхээр мэдээлэл байхгүй болохоор л тэгж байгаа хардталт сэрдэлтэй дээрээс нь яг зарим нэг ихтгэд нөгөө өөртөө давуу байдал болохгүй ч юм өөрийгөө зөвтгөх гээд бас янз бүрийн юм ярьж байгаа юм шиг байгаа. Үнэхээр баримттай нотлохотой зүйлээ бол тэрийг бас гаргаж өгч шалгуулах хэрэгтэй болох л та. Өнгөрсөн хугацаанд яг тийм илэрсэн юмнаас ингээд дутаад ингэсэн гэж шалгагдаад одоо тэ буруутсан тийм тохиолдол би бол мэдэхгүй байна. Тамарч байсан. Тэгэхээр энэ нөгөө яг ажил хийгээл ингээд хийгдэж байгаа байхад тодорхой хэмжээний бас сөрөг сэтгэгдлүүд, ойлголтууд за дээрэс нь бас нэг кино зохиол дээрээс ч үзсэн харсан юмнууд одоо барууны кинон дээр ч одоо цагдаа нь өөрөө холбоотой тий эсвэл одоо солонгосын нэг кино байсан чинь нэг тийм шижиглээл тий манайхан ч бас юм байж байгаа. Гэхдээ яг нийгмийн одоо буруу ойлголт юм хардталт сэрдэлтэй ч юм иргэдтэй холбоотой юм дээр бол тийм эмзэг хандах бид нар шаардлага байхгүй. Тэгээ яг энэ чинь угаасаа нийгэмд байдаг ингээд тодорхой үзэгдэл учраас ийм ойлголт байна. Харин энийг яг зас залруулах тий зөв ойлголтын өгөх тийм юмнууд бас хийгдэх ёстой л баг л та. Ер нь эрүүг гэрэг хянан шийдвэр тухай хуулинд одоо процесс ажиллагааг бүгдийг заагаад өгсөн байна. Хуулиад баримталж одоо нотлох баримтыг одоо үнэн бодиттой тий дүгнж одоо тэр эд зүйлийг хурааж авахаас асуудал эхэлж байгаа юм ба. За ингээд тухайн эд зүйлийг одоо хэргийн газрын үүслэг эрүүг гэрэг хянан шийдвэр хуулийн 22-ийн 1 зааснаар одоо удирдлага болгоод тухайн орчинд одоо хэргийн газрын үйлчлэгийг хийж эхэлнэ. Хийж эхлэхэд тухайн одоо эд зүйл маань одоо ямар хэлбэр хэмжээтэй байх юм тий тухайн магадгүй энэ усны сав шиг зүйл дотор тухайн эд зүйлийг хийцэн байж болно. За ингээд хэргийн газрын үйлчлэг маань одоо мэдээж түрүүн манай гайлын дарга маань хэллээ. За нөгөө эд зүйлийн дотор байлаа гэхэд бохирж ингэж зүйл гарна. Электрон жин дээр тавина. Тэгэхэд энийг одоо юу гэдгийг гаргаж агаад нэг электрон жин дээр тавихгүй. Тухайн байгаа эд зүйлд нь ийм савта зүйл дотор ийм зүйл бодис байлаа гэдэг. Тэгэхээр энэ савны грамм тухайн бодистой орчиж байгаа. Ингээ хэргийн газрын үзлэгээр хураагдаж аваад бүх зүйл маань хөндлөнгийн гэрчийг байлцуулна. За хөндлөнгийн гэрч байхгүй тохиолдолд за хяналтын одоо тий энгэрийн камер бичлэгийг бол тасралтгүй хугацаанд явуулдаг. Ингээ нотлох баримтыг бүрдүүлж авна. За ингээд хураан авсан эд зүйлийг үнэлэх тий эд зүйлийг хүчинтэй тооцоолох прокурорын зөвшөөрлөөр одоо хойшршгөө тохиолдолд авсан тохиолдолд прокурорын хүчинтэй тогтоолыг хийнэ. За ингээд тухайн хэргийг одоо шүүхэн шинжилгээний үндэсний хүрээлэнд тухайн эд зүйлээс дээж авч хөргүүлдэг. За шингэн зүйл дээр одоо тодорхой хэмжээ байдаг. Энэ бодисыг хөргөж өгсөн шүүхэн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хими лабораторийн шинжээч эмч маань үзлэг хийгээд тухайн одоо бодисонд тэдэн граммыг заавал одоо ийм бодисноос тэдэн грамм шинжилгээнд өгнө гэсэн юм заалт бол байхгүй. Хэдэн грамм. За тэгэхээр нөгөө дүгнэлтэн дээр буцаж гаргахтаа шинжээч эмч маань тэдэн грамм бодисыг хөргүүлснээс тэдэн грамм энэ бодисыг одоо шинжилгээнд ашигласан гэдэг өгүүлбэр орж тусч яадаг. Тэгэхээр нөгөө хэргийн газрын үйлчлэг магадгүй энэ одоо 100 г байлаа гэхэд энэ савны баглаа бодол 20 г байхыг үүсэхгүй.
бохиржин, цэвэржин гэдэг. Энүүн дээрээ бас иргэд маань юу гэдгийг 100 г бодис сураач авчаад 80 г болчлоо гэж ойлгоод байдаг. Нэг өнцгөр хаад байдаг. Энэ маань одоо гомдол мэдээл бүртгэсэн цагаад л эхлээл одоо прокурорын хяналтанд тухайн асуудал шалгагдаад одоо хяналтаар явчихдаг. За энэ тэгэхээр одоо нөгөө ард тамхитай тэмцэх газрын алба хаагчд маань өөрөө одоо манай удирдлагууд дотоод хяналт аюулгүй байдлаас алба хаагч энэ зүйл дээр холбогдохгүй тий хатуу хяналттай явагдчихэдэг. Мөн одоо алба хаагчтай улирал тутам одоо биологийн шинжилгээний төртөл авч алба хаагчтай хүртэл шалгаж идэг. Бол алба хаагч маань ийм зүйлд бол одоо иргэдийн зарим нэг иргэдийн одоо хэлж байгаа зүйл маань одоо бас одоо хардах эрхийнхээ өрөөнд бас цензургүй байдлаар хилээд байдаг юм болов уу гэж бас бодож байгаа. Тийм шүү дээ. Магадгүй одоо энэ ийм хардтал сэрдэлтээс болоод одоо албан хаагч нар маань ч гэсэндээ асуудалд орох боломжтой учраас тэр одоо энгэрийн камер байнга ажилтдаг гэж байна шүү дээ. Нэг өсний тэр баримтжуулж байна. Нөгөө байдлаар албан хаагч нар өөрсдийгөө бас хамгаалж байгаа нэг юм болов уу гэж бас харж байна тий. Ийм нэг зүйл үүдэг шүү дээ. Монгол улсад одоо энэ хориотой. Гэхдээ өөр улсад бол хөлийн зөвшөөрөгдсөн байгаа. Тэнгүүт одоо хүмүүс тийшээгээ явж очиж одоо өөр газрууд руу очиж одоо сайхан мансурч хагаад те энд хүрээд ирэнгүүтээ би асуудалгүй зүгээр гээд одоо тэгж бодож явдаг хүмүүс байгаа. За энэ тал дээр бас мэргэжлийн хүмүүсээс асуухад одоо хууль хяналтын зохицуулалт одоо Монгол улсад ямар байдаг вэ гэдэгтэй. Монгол улсын тулгуур хууль үндсэн хууль байгаа те үндсэн хуулиндаа нийцэж одоо эрүүгийн бусад одоо дагалдах хуулиуд гарч байгаа. За хуулийн одоо хэмжээ хязгаар үйлчлэх хэмжээ хязгаар нутаг дэвсгэр гэж зааж өгсөн. Тухайн одоо Америк улсад одоо Монгол улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцч гэдэг юм усан онгоцч явж байгаа тохиолдолд тухайн одоо онгоцонд одоо гарсан гэмт хэрэг зөрчлийг бол Монгол улсын хуулиар шийднэ. Тухайн нутаг дэвсгэж үзэж байгаа. За мөн одоо Монгол улсад одоо үйл ажиллагаа явж байгаа консулын газар ч гэдэг юм. Тухайн консулын газар одоо гадаад улсын иргэн консулын газар байх гэхэд тухайн улсын хуулиар тэн дотор болсон асуудлыг шийдэж байгаа. За манай иргэд гадагшаа яваад одоо энэ төрлийн бодисыг хэрэглээд буцаад ороод ирсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэггүй байхаа гэсэн ойлголттой байдаг. За орж ирсэн тохиолдолд Монгол улсын хуулиар мэдээж тухайн хүнийг с эжигтэй тохиолдол илэрх юм бол биологийн дээж аваа тий биеэс нь авсны үндсэн дээр шинжилгээгээр энэ тухайн одоо ямар нэгэн эм төрөл хоригдсан эм бодис илэрсэн тохиолдолд Монгол улсын хуулиар хариуцлага хүлээнэ. За үзэгчдтэй хандчихлаа гэдэг таны толгойд тийм бодол байвал хуулийн эрүүгийн хуулийн хариуцлагатай эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ бодлоо авч хай тийм ээ. Миний хувьд иргэний хувьд гэх юм бол аюугаа мэдээлэлтэй боллоо. За бид нар хэлээр нэвтрүүлэх юм бол одоо ямар нөхцөл процедур одоо биднийг хүлээж байгаа бай тээ. За мэдээж одоо хууль бас үйлдэл хийгээ та баригдах юм бол одоо цагдаа хүчний байгууллага дээр ямар хуулийн талаар одоо бид хангалттай ярилцлаа гэж бодож байна. За миний бодлоор бол одоо буддизмд нэг юм гой сургаал байдаг та. Зовлон байдаг нь үнэ. Зовлонгоос гардаг нь ангижирдаг нь үнэ. Зовлонгоос ангижрах арга зам байдаг нь үнэ гэдэг юм гурван философи том гой зовлонгийн философи байдаг те. За энийг хэдүүлээ хар тамхитай харьцуулж ярих юм бол за хар тамхи байдаг нь үнэ юм байна. Монголд те. Хар тамхинд донцсон хүмүүс байдаг нь үнэ юм байна. За энээс бас гарах арга зам байдаг нь үнэ. Тийм үү? Эндээс ангижирсан зөндөө хүн байгаа. За эндээс ангижрах тэгвэл арга зам байгаа нь бас үнэ юм байна. Мэдээж нэг хүн ангижирсан л байгаа юм чинь тийм. Миний хамгийн амьдралтай гоё нөгөө нэг үлгэр жишээ авч одоо хүртэл урам зориг авдаг алтартан бол одоо Элтон Джон тийм. Алтарт дуучин Элтон Джон. Элтон Джон болохоор одоо баг 35-аад жил 40 руу баг өгч байгаа хаа. Ирүүл явж байгаа гэдгээ зарласан. Уналтанд нэг орсон дэлхийд дээрх бүх мансууруулах бодисыг хэрэгэлсэн гэж байгаа юм те дэлгүүр хэсэг хобби. Маш ганган хүн шүү дээ. Тэгээ энэ бүх муу зуршлуудаасаа тэгээ арх уудаг өдөр болгон согтой байдаг. Тэгээд энэ бүх зуршлуудаас хаяад одоо Eminem хүртэл би Elton John-оос үлгэр дүүрэл авч бас ирүүл явж байгаа өглөө болгон гүдэг гэж одоо хэлсэн байдаг шиг. Elton John-ы хамгийн гоё дуу бол одоо I'm Still Standing буюу би одоо хүртэл зогссоор би бас одоо яг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа энэ донтолттойгоо тэмцэж байгаа хүмүүс хэрэг байвал одоо тэр хүмүүс та сандж хэлмээр байна. Тэгээд энэ дууг жишээлбэл одоо би жингээ хасах ч юм уу миний амьдралд одоо сүүлд болж байгаа челленжүүд дээр би энэ дууг авч байна. Дууны үг нь I'm still standing better than I ever did. Би өмнө хийдэг байсан зүйлсээсээ илүүгээр одоо өөрийгөө мэдэрч байна. Ирүүл болсноор өмнөх нь худлаа байсан баа. Тэр өмнөх нэг мэдрээдсэн аз жаргалууд нь жаргал юм шиг ирнэ. Тэр хүн ирүүл байх жаргалыг анзаараагүй болохоор
Юу гэх нь дахианы фермд өссөн өөрийгөө дахиад гэж боддог нэг кейс байдаг шүү дээ. Тэр шиг тэр хүн тэрнээсээ гараад ирүүлсэн чинь илүү ажиглалыг мэдсэн баг. I'm still standing тэ. Feeling like a little kid гэж байгаа байхгүй тий. Яг л жоохон хүүхчиг би өөрийгөө мэдэрч байна. Жоохон юмд баярлал, жоохон юмд ингээл. Чи нэг одоо хүчээр бид нар ард тамхи мансруулах бодисыг хэрэглээд хүчээр ад жаргалыг ингээд хуурамч ад жаргал гэх юм уу тий. Хуурамч ад жаргалыг мэдлэхээр нэг жинхэнэ байхгүй болчих юм шиг. Байглаас авдаг жинхэнэ. Тэгэнгүүт хүн ирүүл болсноор нөгөө нэг жинхэнэ ад жаргалыг мэдэрснээр бүр жоохон хүүхчиг би баярлж байна гэж байгаа. Тэ picking up the pieces of my mind without you on my mind гэдэг. Би амьдралынхаа чамгүйгээр өнгөрөөсөх хэсгүүдийг арай жадан цуглуулж одоо нэг юм санжийн тархиндаа гэж байна. Эргээд харсан чинь дандаа л масуусан, дандаа л согтуу, дандаа л сони юмнууд хийц явж байсан. Тэгээ эргээд би харсан чинь амьдрал ямар ч утгагүй. Тэгээ ингээд чамгүйгээр өнгөрөөсөн жижигхэн писүүдийг энэ майндаа би цуглуулж амьдарч байна. Тэгээд тэгсэн чинь энэ мэ надад буцаад хүүхэд шиг байх мэдрэмжийг төгж байна. I'm still standing гэж босч байгаа хэрэг тэр би одоо хүртэл цогсоор байна тий. Тэгэхээр би одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа одоо яг энэ зүйлтэй одоо тэмцэж байгаа хүмүүс байвал одоо юу гэдгийг манай хуульчны бол бидэд энд нөгөө нэг та хэдийг та нарыг шорон тийм та нарыг хорин та нарыг өстой ингэн гээд байгаа юм биш те. Одоо яг энэ замн руу орох гэж байгаа тэр хүмүүсийг өмнөх нь таслан зогсоох гэж бид бүхэн оролдож байна. Аль хэдийн тийм болцсон байгаа хүмүүст одоо дэмжлэг үзүүл. Одоо тэр донцсон байгаа хүмүүс яг энэ кейсэн дээр гардаг шиг болох тэр зам руу явах боломж байгаа даахгүй те. Нэг найз руугаа хоёул хэл мэлээр дамжуулах тийм боломж байгаа учраас бид нар энийг таслан зогсохгүй л одоо иймэрхүү үйл ажиллагаанууд хийгээд байна. За тэгээд тэрний мань нэг хэсэг энэ байгаад байгаа. За би бас та хэдээсээ бас дараагийн асуух асуулт байна. За одоо хэдүүлээ энэ яг энэ философитой дөрүүлээд одоо яг юмтэй тэмцэж байгаа хүмүүстээр та нар ямар ажил хийж байгаа вэ? За бас ирээдүйд бас энд үзэж байгаа хүмүүс мань нөгөө нэг хамтармаар байна энэ хүмүүстэй. Энэ дөрөв маань яг үний юм яриад ингэж байгаа хүмүүс сууж байгаа шүү дээ. Энэ хүмүүстэйг бас хамтруулал энэ хүмүүсийн маань тусламж бололцоо одоо ирээдүйд хэдүүлээ ямар ажил хийвэл зохистой вэ тий. Одоо жишээлбэл манай байгууллага дээр ганц сэтгэл зүйч ажилладаг. Тэр нь өөрөө би байгаа. Тэгээ хаяатаа ингээд жишээлбэл 5 одоо жишээлбэл насан туршид холбогдох ирлээ гэхэд түүний цаанд байгаа 5 эцэг эхтэй нуулзах шаардлагатай болдог. Тууштайгаар эрүүлжилтэн зөвлөгөө өгöd үзье гэд өөртөө ихтгэлтэйгээр ч юм уу те ингээ хүсэж байгаа сэтгэл зүйч авах юм бол над руу бас холбогдож болно манай байгууллага руу те. Тэгээ нэг кейсийг өгөөч нэг аав ээжид би туслаадах яа те үн төлбөр авахгүйгээр гэдэг ч юм уу. Тэгээ магадгүй бид нэг жижигхэн нэг төв нээчээд тэрэн дээрээ хүмүүсээ ингээд аваад нэг гэр бүлийг ч гэсэн эмчлэх юм бол энэ ч эргээд манай Монгол улсын хувьд үндэсний аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлж байгаа хамгийн том ажил болох болов гэж бодоод байгаа байхгүй юу. Тусламж хүсэх гэж энийг хийгээгүй л те. Гэхдээ нэг ч гэсэн хүн мэдээд цаашаагаа урьдчилан сэргийлээд бид нартай шаардлагатай бол хамтраач гэж хэлээд байгаа. Тэр нэг юм хэлгээд байна бас. За одоо донтолттой хүн байвал одоо чи 1000 одоо би өөрийнхөө одоо илүүдэлчин дээр жишээ авч харах тийм баг. Намайг 1000 хажуунаас бүдүүнээр дуудсан 1000 интеллект гэсэн хүн өөрөө л хүсэхгүй байвал хизээч хөндлөнгөөс өөрчлөх боломж байхгүй. Тэгэхээр та одоо 1000 Элтон Джонны дууг сонсоод одоо тийм 1000 энэ подкастыг үзээд 1000 одоо манай содон чимэг сэтгэл зүйчтэй уулзаад тийм ямар ч нэмэргүй та эхлээд өөрөөсөө л эхлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Би энийг яг ядаж нэг өдөр ч гэсэн одоо би нөгөө нэг гэдэг архины эсрэг бас клубд явдаг сүүлийн 5 жил уугаагүй тийм нэг ч алкогол юм дээрээ. Манай клуб бид нар бүгдөө нөгөө нэг яриагаа эхлэхээс өмнө гар гараа барьж агаад өнөөдөр л уухгүй юм шүү гэж эхэлдэг байхгүй юу? Тэнд 20 жил жуугаагүй юм байгаа, нэг хоног жуугаагүй юм байгаа, 5 жил жуугаагүй юм байгаа. Өнөөдөр л уухгүй юм шүү гэж бид бүхэн одоо тэр өдрийнхөө уулзалтыг эхлүүлдэг. Тэгэхээр тэндээс эхлээрэй. За ядаж нэг өдөр би болий. Яг нэг өдөр хүн шиг бай. Эрүүл хүн шиг гэдэг нь дэлхийн нийт иргэд яаж амьдарч байгааг тэр зарчмаар нэг өдөр ч гэсэн амьдраад нэг өдрөөс эхлэе. 2 өдөр болгоё, 3 өдөр болгоё, 4 өдөр болгоё. Тэгээд ингээд 5 жил уусангүй гэд баавартай сууж байгаа байхгүй тийм. Эрхний хамааралтай хүмүүстэй нөө клуб гэдэг шүү дээ тийм. Монголоор тэгэнгүүт ч яг тэрэн шиг ийм клуб нийчмэр бас санагдаж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь маш тийм зөвөр яг чин сэтгэлээсээ хүссэн хүмүүс тэнд ирдэг. Гарахыг хүсэж байгаа. Тэгэхгүй бас нөгөө ирчээ тэндээ бас тойргоо тэлээд нөгөө эрсдлээ харах юм бол бас ингээд те хоорондоо мэдээлэл солилцоод байвал бас хэцүү байхгүй юу? Тий. Бид нар яг олон улсын түвшинд ашиглагдаж байгаа тийм багаж хэрэгслүүдийг манай улс ашиглагддаг. Одоо энийг анзаарахад улсын байгууллага гэхээр л одоо нэг жоохон хуучирсан техникүүдтэй нэг хуучирсан хангамжуудтай байдаг
гимшиг л одоо миний нүдэнд харагдаад байдаг те. Одоо манай гайлын байгууллага одоо яг энэ 2025 оны байдлыг өөр олон улсад одоо ашиглагдаж байгаа тийм юмар тоноглогдсон хэрэг байгаа юу? Тэр гайлын байгууллага бүх үеш одоо байнгын автоматч захимжиж юм байна. Тоног төхөөрөмжийн хувьд ярих нь бол гайл өнөөдөр Инчоны гэдэг солонгосын те Инчоны сонгоцны буудлын дээр ашиглаж байгаа гайлын энэ шалгалтын тоног төхөөрөмж Монголын гайл дээр ашиглаж байгаа тоног төхөөрөмж бол ижилхэн. Энийг бол жил тутам одоо гайлын байгууллагын удирдлагууд, дээд шатны байгууллагууд одоо сангийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлт төрөөс тогтмол анхаарал ингээд тоног төхөөрөмжийг шатааралтай шинжилээд явд. Энэ жил ч гэсэн одоо эрентгийн сүүлүүгийн тоног төхөөрөмжөөр ингээд шинжилгэдэг ажил хийгдээд ингээд эхнээсээ зөвлөлөгдөд бодлоо ортод явж байгаа. За харт тамхиныг одоо анхан шатнд тодорхойлох одоо энэ хилэгдийн бомб дээр ашиглаж байгаа тоног төхөөрөмж бол өнөөдөр Америкийн гэлтэйч тэр Японы гэлтэйч тэр ганц гэлэхгүй Японы хууль сахиулах байгууллага Америкийн хууль өндөр хөгжилтэй орнуудын хууль сахиулах байгууллага ашиглаж байгаа яг энэ харт тамхин асуулах бүсийг тандагч тодорхойлох багчууд ашиглаж явж байгаа. Би нөгөө гарна ташаанаасаа асахуулаад энэ гарлууга хийлэгдэг юм хүн тагалгаанд орж ирсэн Солонгост орж. Тэгэхэд яг Солонгосын гайл дээрх одоо хяналт шалгалт, Монголын хяналт шалгалт хоёр ер нь ижилхэн байсан. Би л зүгээр Солонгост нь амар юу ячаад те ойлголоо гэж очиад зөвөр Монгол гайлын ажилтнаа жоох ирхэлсэн те жоох зөөлхөө харьцалтай майцалтай энэ гэдэг ер нь тийм асуудал бас байдгүй нэг хурж ирээд бас манай Монгол хүмүүс нь монголчуудтай эрхлэхээ гэдэг ч юм уу дээрлэх гэж харцах гэж нөгөө Монгол хүн дээр нэг өөрийн хилдгээр бас зөөлнөр хэлээд эрхэлдэг ч юм уу бас тийм форондоо буудлаа гэж зарим тохиолдолд одоо баг Солонгост ингээд шалгаж чадахад баг та нарын шалгаж яадаг Солонгост өдөр гутлаад байдаг ингээд бүх юмаа ингээд эрдгэнээр ороод үзүүлэхэд та нар дахиж үзэж яадаг гэсэн тийм хүмүүд байдаг. Бид нар чинь нэг л зүйлийг манай аяг болохгүй. Бид нар тусгаар тогтносон бүр хэрэгтэй болсон. Тийм шүү дээ. Бид нар ямар Солонгосын өвөө нэг мууж юм Америкийн нэг мууж руу нэвтэрч байгаа шүү. Тэнд гайлын шалгалт аюулгүй байдлын үзлэг хийгдсэн. Ч гэсэн манад орж ирээд тэргийг бид нар хийгдэл. За тэгээд өнөөдрийн подкастыг хэдүүлээ дүгнж хэлэхэд бол яг гоё эхнээс нь явсан юм шиг надад санагдчихээн те. Нэг нөхөр гайлаар оруулж ирээл баригдаал те. Эрүүгийн хариуцлага, хуулийн хариуцлага хүлээгээл одоо явсаар агаал за би ер нь болидо гэл одоо ухаараал үнтэйгээ тэмцээл одоо юу гэдгийг яг л кино шиг л одоо үйл явдалтай болж өндөрлөө гэж бодож байна. За тэгээд нөгөө нэг хамгийн төгсгөл сүүлний хэлсэн шүү дээ. Хэрвээ энийг үзэж байгаа гоё бидэнтэй хэрэг нэгтгэхийг хүсэж байгаа бас мэрэгжлийн хүмүүс байвал бидэнтэй нэгтгэхэд бас нээлттэй шүү. Тэгээд хамтдаа гээд байгаа шүү дээ тий. Тэгээд өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд энэ их ажлын хажуугаар бас цугласан та нартай маш их баярлаа. Тэгээд өрөөгөө нэг гоё хамтдаа хэлээд дуусгач байгаа тий. Мансуур руу ирээдүйн төлөө хамтдаа